Өө шорт их чи ямар тэнийг юм бэ? Юу ярих юм мэдээдгүй амар тэнийг юм байна шүү дээ. Тэгээд надтай энэ бичлэгийг дуусна үү? Намайг яаж баяжхийг мань хараарай. Монголд хандлтаа авах юм маш хэцүү байд юм байна гэдгийг би ерөнхийдөө сүүлийн 1 сарын хугацаанд ойлголоо. Сүүлийн 1 сарын хугацаанд би 8 төрлийн бичлэг хийсэн. За ерөнхийдөө бараг хүн үзээгүй гэхэд болно доо. Тийм болохоор би Монголын зах зээлийг орхиод дэлхийн зах зээл рүү гарлаа. Миний судалгаа хийсний үндслэл дээр их юм бол ерөнхийдөө хүүхдүүдэд контент хийдэг YouTube сувг бол ерөнхийдөө маш их хандлт авах боломжтой, маш их хэмжээний мөнгө олох боломжтой тийм байна гэдгийг би ойлголоо. За одоо би ингээд ноутбук дээр ингээд YouTube-ээр оруулсан байна. YouTube-ээс одоо дэлхийн хүүхдүүд ямар төрлийн контент үздэг юм бэ гэдгийг судалж байгаад бий болоо. Тэгээд 4 хоногийн хугацаанд би яг хүүхдүүдэд зориулсан бичлэгийг би хийн. Ямар ч тач одоо судлыг заяа хийдүүлээ. 5 гаруй минут би ерөнхийдөө ингээд сайтар ухлаа, судлаа. Тэгээд ерөнхийдөө би YouTube short хийлээ. Өнөөдрийн YouTube short-ийн контентороо бол одоо би нэг асуулт маягийн бичлэг хийнэ гэж бодлоо. Одоо яг энэ шийдвэрлийг ийм одоо харж ивэл одоо яг энэ үнши заяа. Одоо ингээд матар онгоц хоёр нийлээд юу вэ гэхээр одоо ингээд хугацаа өгөөд Cappuccino assassino. Cappuccino assassino. Scimpanzini bananini. Panzini bananini. За ерөнхийдөө бичлэгээ санааг олчлоо. Асуултыг юм brain rot-оор бичлэг хийж. За тэгээд ерөнхийдөө бичлэгэндээ орцгоё. Welcome to Mobile Legends. За саянаас баг сууж жагаад би одоо нэг 2 ширхэг рeel гаргалаа. Яг team reel хийх гэж ерөнхийдөө амар ажиллагаатай бас тэнийг юм байна. Тэ чадгараа ерөнхийдөө 2 reel хийлээ. Тэгээд үзчихгүй дөө. За би энэ brain rot 50 YouTube сувгаа шинээр нээгээгүй. За 3-4 жилийн өмнө надаа нэг байдаг байсан нэг YouTube сувг байдیں۔ Хоолны YouTube short хийдэг байсан. 40 савтай ийм YouTube сувг байгаа. За энэ YouTube сувг дээрээ тэгээд ерөнхийдөө контент хийж эхэлнэ гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө одоо тэгээд хүүхэд үзэж байгаа YouTube сувг дээр дээ ийм зурагтай, дээр йог нэгцэн тэгснэ энэ дээр нь let's grow together мөгөдөр гэсэн те. Ийм байж болохгүй. 6 hours later. За YouTube сувгаа нээгээд нэр мөрийг сольчлоо тэгээд нэг ийм болж байна. This brain rot is fun гэдээ хийсэн. Тэгээд энэ дээр let's watch brain rot together гэдэг нэг тиймэрхүү маяг юм чичлээ. Тэгээд надтай энэ бичлэгийг дуусна үү? Намайг яаж баяжхийг мань хараарай. За 2 дахь өдөр за тий 2 дахь өдрийн чинь тэгээ одоо бас өмнөх 2 бичлэгээс арай өөр маягийн бичлэг хийж бодлоо. Бас өмнөх 2 бичлэгээр дангаар нь яваад байвал бас амжилтгүй байж магадгүй гэж бодоод төрөл төрлийнхийг туршиж үзнэ өнөөдөр. Нэг санаа олчих шиг боллоо. Нилээ судалсны эцэст бол иймэрхүү бичлэг бас нилээ хандлт авд юм байна одоо. Саяных шиг яг иймэрхүү бичлэг хандлт авд юм байна. Тэгээд ерөнхийдөө гойм идцгэнэ. Гоймонгоор тэгээ би ерөнхийдөө бичлэг хий гэж бодож байна. За гоймонгаа аваад ирсэн. Одоо хийцгээе. За гоймон бэлэн болсон. Энэ дээр нэг 3 сосиск 2 өндөгтэй байна. За тэгээд бичлэгэнд орцгоё. Өө short их чи ямар тэнийг юм бэ? Юу ярих юм мэдээдгүй амар тэнийг юм байна шүү дээ. За 3 дахь өдөр за тэгээд дахиад ерөнхийдөө нэлээд юм судлаа. Нэг иймэрхүү маягийн бичлэгүүд бас нэлээд хандлт аваадах шиг байна. Би миний яг үзэж байгаагаас бол тэгээд ерөнхийдөө ойлгомжтой ерөнхийдөө нэттэй гэсэн бичлэгийг усаал тэгээл нэг хитэн бичлэг хийж за. Come on, you got it. Come on, go. Oh, damn. Ain't no way, bro.
Ikaw na kaya. This is my pet duck Adam going for his first swim. Be careful, Adam. Adam! Дөрөвдөг өдөр эхэлж байна. За тэгээд гисэн идэж надад жоохон муу мэдээ байна. Одоо ингээд ерөнхийдөө чаленжээ дуусгахыг гэж шийдлээ. Сургуулийн одоо төгсөлт болох гэж байгаа. Тэр төгсөлт хүртлээр ерөнхийдөө ямар завгүй болчлоо. Тэгээд нэмээд нүүх гэж болохоор гэр орны янзлаа тэгээд хувц хувцаа баглаад ерөнхийдөө нэлээд завгүй байгаа. Дуусгахаас өмнө сүүлийн 3 хоног постлсон бичлэгүүдийн үр дүнг нь харцгаая. За нийтдээ 3300 үзэлт аваад 6 сар болсон юм байна. За бичлэгүүдийн үзэлт маань тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү маяг юм байна. Тэгээд харахгүй үл энэ дэр гаргаад тавьчих. Тэгээд сүүлийн 3 хоногт ерөнхийдөө нэг тиймэрхүү маягийн үзэлт авлаа. Монголоос бол илүү яваалах шиг байна. Тийм яваал юм. 3 хоногийн дотор 6 сар боллоо. Би бараг 2 сарын дотор 4 сар боллоо. Од болж чадсангүй тэгтээ амжилттай санагдлаа. За тэгээд бичлэгийн энэ хүрээ дуусгаад тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бай.